Хөөхд гэр бүл хамгааллын ерөнхий газар мөн Монголын хүний эрхийн үндэсний комисс Монголын үндэсний бүхий холбооноос дэмжин зохион байгуулж байгаа энэхүү урилдааныг нээж хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунан за мөн Чайлцэгмэний гүйцэтгэх захирал Уянга хөөхд гэр бүл хөгжлийн ерөнхий газрын дарга Ойн Баярнаар үг хэлнэ. За ингээ эрхэм мөндөд та бүхнийг урьж байна. За өнөөдөр өхөөргөнд хүрэлцэн ирсэн хүүхэд багчууд эцэг их асран хамгаалагч та бүхэнд энэ сайхан өглөөний мэндийг дэвшүүлье. За сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шиний угтан зохион байгуулагдж байгаа барилдын найзаа хүүхэд багчуудын маань барилдаан эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд гал морин жилдээ бүгдээрээ эрч хүчтэй эрүүл сарвал байхыг хүсэн өрөө хүүхэд багчууд маань өнөөдрийн барилдаандаа онцгой амжилт гаргаарай гэж хүсэж байна. За тэгээд үндэснийхээ өв соёл уламжлалыг хайрладаг шиг найз нараа бие биенээ хайрлаж явахыг бас хүсье. Тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. За сайн байцгаана хүүхдүүдээ та бүхэнд засгийн газрын эрхжүүлэгч агентлаг хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын ах эгч нарыг төлөөлөд мэдчилгээ төвшүүлж байна. Ер нь бол хүүхэд багчууд бага наснаасаа эхлээд үндэсний өв соёлоо дээдлэн ирээдүйд Монгол улсын авар гарслангууд болж энэ бага өнөөдрөөс эхлээд ингээд спортоор дамжиж хичээлж байгаа энэ бүх хүүхдүүдтэй спортын, сурлагын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Багаасаа хүүхдүүд юу сурж, яаж хичээж, яаж найзалж, хамтарч өснө тэр чигээрээ том болоод хувь хүний хөгжил, бие амьдрах чадвар мөн одоо найзыгаа бусдыгаа хүндлэх Монгол бүхий уламжлалаас даган дуурайж байгаа жудаг бие биенийгээ хүндлэх энэ нарийн мэдрэмжийг сурах учраас хүүхдүүдэд дэмжиж байнга хамт явж байгаа эцэг эхчүүдтэй мөн талархал илэрхийлж байна. Та бүхэнд амжилт хүсье. Яг хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг ганцхан хэвлэл мэдээллийн байгууллага байдаг. Тэр нь болохоор Child Demand буюу хүүхдийн мэн гээд манай байгууллага байгаамаа. Тэгээ хүүхэд төвтэй хүүхдүүд өөрсдөө оролцоогоороо дамжуулаад хөгждөг, Монгол ахуйдаа суралцдаг. За ийм тэмцээн уралдааныг санаачил зохион байгуулъя гэд барилдын найзаа буюу хүүхэд төвтэй бүхий барилдааныг бид өнөөдөр санаачлаад зохион байгуулах гэж байна. Тэгээ Монгол бүх гэдэг бол шударга ёсны хүний эрхийн мэдрэмжтэй хүн болж төлөвшөх тэр суурийг тавина гэдэгт бид бүхэн итгэж байна. Тэгээд өнөөдрийн энэ барилдын найзаа бүхий барилдааныг дэмжиж ажиллаж байгаа хүний эрхийн үндэсний комисс хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар болоод Монголын үндэсний бүхий холбооныхонд талархаж байгаагаа энэ далимд илэрхийлмээр байна. Бүх ирсэн хүүхдүүд болоод эцэг эхчүүдтэй амжилт хүсье. Уртын дуучин Сууд Эрдэнэ морин хуурч Бат сайхан нар маань ая их шин цэнгэр хадаг өргөнөө. За ингээ эрхэм уран бүтээлчдийг урьж байна. Stop.
Аавын маань жилийн турш хамгийн их хүлээдэг баяр нь цагаан сар билээ. Жил бүр битүүний шөнө аав минь эдэний дээжнээс хөндөн хүүдээ хишиг химэн ерөөлтөнд хамт надад атгуулдаг байлаа. Хаврын тэргүүн сарын шиний нэгний өглөө аав маань шин дээлэн өмсөж нарны гэрэлд улам бүр сүр жавхлантай тодордогсон. Нар өөд харж зогсохдоо гэрийн эзэн хүн гэр бүлийнхээ тэр жилийн өнгийг даатгадаг гэж аав маань хэлдэг билээ. Аав маань надад аав байхыг заасан. Өнөөдөр хүү минь надтай тохой түшин золголоо. Хүүгийнхээ нүдэнд би ч бас аав шигэ сүр бараатай харагдаж байгаа бол. Хүүдээ би аав байхыг заана. Хүү минь хүүдээ аав байхыг заана. Насаач удаан яргаж байгаа. Үеэс үед дамжих Монгол уламжлал, үрээс минь үрд уламжлагдах Монгол цагаан сар. Сар шиндээ сайхан шинэлээ. Өв уламжлалыг дээдлэгч Монс хүнс хувьцаат компани. 7 настай хүүхдүүдийн нэгэн давааны оноостыг дуудъя. За бид дөрвөөр дуудан нэрийн анхааралтай сонсоод гараарай. Нийслэлийн сонгон харьхан дүүргийн Нартугуйлангийн дүгэр сүрэнтэй нийслэлийн хан уул дүүргийн 34-р сургуулийн Баттулга, нийслэлийн Баян зүрх дүүргийн 95-р сургуулийн Төвшин Баттай, нийслэлийн Баян гол дүүргийн Эрдэмийн ундраа сургуулийн Хангай оноос таарсан байна. За гараарай. Сонгон харьхан дүүргийн Нартугуйлангийн дүгэр сүрэнтэй хан уул дүүргийн 34-р сургуулийн Баттулга, Баян зүрх дүүргийн 95-р сургуулийн Төвшин Баттай, нийслэлийн Баян гол дүүргийн Эрдэмийн ундраа сургуулийн Хангай гарч ирэлтэнэ. За дүгэр сүрэн Баттулгатай, Төвшин Бат Хангайтай ирэлтэн гэсэн үг шүү. За гараарай. За сүрийн дарагч чимээх галмөрөн жилийн сар шинийн баяр зориулсан Чайл цагийн мэний санаачны зохион байгуулж байгаа барилдын найзаа өсвөрийн хүүхдийн барилдааны 7 наснуудын нэгэн даваа нэггүй билээ. Зүйлээ сайхан одоо дэвээ шаваагаа хийгээд Монгол үгийн дэвээ шаваа гэдэг бол одоо сахны мэдрэлүүдийг сэргээж өгдөг, сайхан бас одоо төвлөр тайлбарладаг, одоо баримтгал бэлэн болсон гэдгээ эсрэгээр ийм одоо чухал дасгал хөдөлгөөн гэж хэлж болох юм. За бороо өрөлдсөн. За энэ хүүхдүүд засуул хийхээр жоохон төвхгөл байна да. Дүгэр эргэцэн Баттулгатай барилдах шүү дээ. Дүгэр эргэцэн Баттулгатай. За зүйтэй. За Төвшин Бат Хангайтай. За ингэ барилдах. За давж байгаа бүхийхөө нэрийг за тэнд мушгаад нэхэн гүйцээж байна. За ингээд давж байгаа бөхчүүд нь сайхан тогруугаан гүйчээд боцож ир тахимаа аваад за малгайгаа өмсөө туг тойрно. Малгайгаа марчихгүй хойшоо харж зогсгоё шүү. За тэгж жоод за ингээд давсан хүүхдүүд нь ирээд би давсаа гэдгээ нэрээ бичвэл нааш давснууд нааш яваарай. Давсан. За давсан хоёр хүн наашаа яваарай. За дараагийн барилдах хүүхдүүд Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын харьяат хаш очир Баян гол дүүргийн Кайчи дожо жодо клубын очир эрдэмтэй
Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн ган сүл Чингэлтэй дүүргийн 149-р сургуулийн төр мөнгөтэй барилдана. Тэр зүүн талаас урд нь гарч байгаа хүүхэд сайхан дэвдэг хүүхэд байна. За зүйтэй. За ингээд асуултаа малгайгаа аваад за зүйтэй. За ингээд нар буруу өргөхгүй шүү, зөв өргөн шүү. За манай эцэг эхчүүд нь бас энэ нар зөв өргөнө гэдгийг сайн хэл зөвлөд гаргаарай. Асраа хамгаалж байгаа барилдаанд авчирсан эцэг эхчүүд нь. За хаш очир ирдэнтэй ган сүлд төр мөнгөтэй барилдах юм аа. За өндөр намын зөрөөтэй хоёр хүү байна да. Хаш очир ухаад өдөр жижиг. За энэ барилдахгүй байгаа хүүхдүүд энэ гүүхгүй шүү, суун шүү. Талбайгаар гүүхгүй. За хөлийн аваад тавж байна. За сайхан одоо туг руугаа сайхан дэвэн тэгээ буцаж ирээд тахимаа. За тэгнэ. Одоо их сайхан тийм гараа дэвээ сайхантай хүү байсан. Тэгээд өөрөөсөө арал чац жингээр илүү хөвгөр давж байна. За ингээд давсан хүүхдүүд ирж нэрээ бичүүлнэ. За нийт хүүхдүүд энэ онцнууд нь явж болохгүй шүү. Бүгдэнд одоо гарын бэлэг гардуулах байгаа. Нэгийн давааны дараа 7 наснуудаа. За тийм учраас бүгд байж байгаарай. За одоо хан улс дүүргийн Мөнхбаатар даваа очрын Мөнхбаатар Сонгон хайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сүхбаатартай Сонгон хайрхан дүүргийн Бүрэн төгс Должин сүрэнгийн Бүрэн төгс 53 дугаар сургуулийн баяр сайхантай барилдана. За нийслэлийн хан уул дүүргийн Мөнхбаатар Сонгон хайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сүхбаатартай Сонгон хайрхан дүүргийн Бүрэн төгс нийслэлийн 53 дугаар сургуулийн баяр сайхантай гарч ирэлнэ. Тэр за Мөнхбаатар шид аргагүй бүх хүний хүүхэд гэж хараа дэвэг сайхан сурсан байна. За тэр цэнгэр зодог шуудагтай тэр өргөн төдгөр шархуу бол Монгол улсын навчин даваа очрын хөө Мөнхбаатар. За нийслэлийн хан уул дүүргийн бүх даваа очрын Мөнхбаатар Сонгон хайрхан дүүргийн 28 дугаар хорооны Сүхбаатар давлаа. Хизээ яцааны бүх болцсон байна Мөнхбаатар. За тэр Мөнхбаатарыг хараад байгаа одоо энэ тог тойрч байгаа хүүг манай босод хүүхдүүд яг энэ шиг дэвж шавж тугаан тойрч тахимаа авах юм шүү. За одоо барилдааны талбайд Сонгон хайрхан дүүргийн Бүрэн төгс улаан зодог шуудагтай барилдаж байгаа нь Бүрэн төгс. За Бүрэн төгсийн аав нь бол улсын засвал Должин сүрэн гэж улсын ахлах засвал Должин сүрэн гэж засвал байдаг. Манай Должин сүрэн засвалын баг хүү байна. За түүнтэй барилдаж байгаа цэнхэр зодог улаан шуудагтай барилдаж байгаа нь 53 дугаар сургуулийн баяр сайхан гэж хүү байна. Өндөр чарцтай хүү байна. За ухсгаа дайраад бариад авах хэрэгтэй. Бүрэн төгс ингээ ухраа зүгтаагаад байж болохгүй. За зүйтэй баруун талд нь одоо хонгодох мэх хийж үзэж байна Бүрэн төгс.
жоохон зодгон томтсон юм уу гэмээр харагдаж мөрлүүгээ сүрхий ороод ирсэн юм байна. За ингээ сайхан сэнжигдээд сайхан хамалцаад зүйтэй бүрэн төгсөөл бас сайхан тийм хөдөлгөөнтэй хурдтай юм бөхвөл. За одоо Сонгон ойрхон дүүргийн 149 дугаар сургуулийн Уланбаяр Ховсонбор аймгийн Сүмбэрсэм хаяат одон хөөтэй Хангуул дүүргийн 161 дугаар сургуулийн Буян дэлгэр Өвсгөл аймгийн Цэцэрлэг сум хаяат анантай барилнаа. За гараарай. Сонгон ойрхон дүүргийн 149 дугаар сургуулийн Уланбаяр Ховсонбор аймгийн Сүмбэрсэмийн одон хөөтэй Хангуул дүүргийн 161 дугаар сургуулийн Буян дэлгэр Өвсгөл аймгийн Цэцэрлэг сум хаяат анантай барилдахнаа. За баруун дахин гол татлаа. За баяр сайхан бол одоо нуруугаар нэлээд өндөр чадсны зөрүүтэй харагдаж байна. Тэгэхдээ бүрэн төгсүүдээр нэлээд барилдаан ч харагдаад байна. За сайхан дайраад барьцсан түрээд мэгхийгээд барилнаа. За зүйтэй. За дайраад дарсан. За хөлд хамсан. За эндээс одоо бярдаж байна. Баяр сайхан сарахгүй бярдаад авлаа. За сайхан тахмаа авнаа. За нийслэлийн 53 дугаар сургуулийн баяр сайхан Сонгон ойрхон дүүргийн бүх бүрэн төгсөөр нэг давлаа. За одоо дараагийн хоёр барилдах хөөгд Сонгон ойрхон дүүргийн 149 дугаар сургуулийн Уланбаяр. За Дундгой аймгийн Сайн цагаан сум хаяат нийслэлийн 31 дугаар сургуулийн Батсууртай Баянзүрэг дүүргийн 53 дугаар сургуулийн Чингүн Сонгон ойрхон дүүргийн 62 дугаар сургуулийн Өсхбаяртай Увс аймгийн Өндөр хангай сум хаяат хангай сайхан барилдах юм байна. За Дундгой аймгийн Сайн цагаан сум хаяат нийслэлийн 31 дугаар сургуулийн Батсууртай Баянзүрэг дүүргийн 53 дугаар сургуулийн Чингүн за нийслэлийн Сонгон ойрхон дүүргийн 62 дугаар сургуулийн Өсхбаяртай Увс аймгийн Өндөр хангай сумын хангай сайхан гарч барилдаарай. За манай хоёр сайхан барилцаад авах хэрэгтэй. Энэ бүх хүн бол ухар цухтааж болохгүй сайхан дайрч барилцаж яваад тэмих хийж барилдана. Багаас одоо ухраа цухтаадаг бүх орчууд бас хэцүү шүү дээ. Тийм учраас зүйтэй за. Одоо өөрөө ухарч болохгүй шүү дээ. Дайрчингуудаа хүн дайраад ирэнгүүт нь ухраад байж болохгүй. Сайхан очиод за манай хоёр чинь хөдөлгөөн бол юм сүртэй л байна да. За манай хөвгүүд гарнаа. Дундгой аймгийн Сайн цагаан сум хаяат 31 дугаар сургуулийн Батсууртай Баянзүрэг дүүргийн 53 дугаар сургуулийн Чингүн за Сонгон ойрхон дүүргийн 62 дугаар сургуулийн Өсхбаяртай Увс аймгийн Өндөр хангай сум хаяат хангай сайхан барилнаа. За зүйтэй сая сайхан
бугуун дээрээс барилцаад авсан дээр тавилцчихлаа. Гасаахан барьцсан түрээд сайхан зоригтой. Ер нь одоо бүх хүнд чинь бас нэг чухал зүйл нь зориг шүү дээ. Сайхан зориг гаргаад бодож байгаа, санаж байгаа мэхээ сайхан зоригтой хийгээд барьцчих хэрэгтэй. За тэн зайлаад мэхээ гүйцээлээ. За сонгон харилцаа дүүргийн 62 дугаар сургуулийн бүх өсөх хоёр улс аймгийн өндөр хангаас мэрияд хангай сайхнаар давж байна. За дараагийн одоо барилдах хоёр хүү. За Хөвсгөл аймгийн Эренчил өмсмийн уугуул Сүхбаатар дүүргийн 166 дугаар сургуулийн Бямбочиртай Аранхай аймгийн Батсанган сум харьяат Өлзий баяр Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн Гаридтай Хан уул дүүргийн 163 дугаар сургуулийн Ананд гарч ирэлнэ одоо. За сая нэр дуудсан дөрвөө гараарай. Хөвсгөл аймгийн Эренчил өмсмийн харьяат Сүхбаатар дүүргийн 166 дугаар сургуулийн Бямбочиртай Аранхай аймгийн Батсанган сум харьяат Өлзий баяр Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн Гаридтай Хан уул дүүргийн 163 дугаар сургуулийн Ананд гараарай. За сайхан дайраа. За жижиг нь бас одоо нэлээд тийм шөргөмжлөх хөө энэ. Холгойг нь уургалаад томбройдаад бариад авсан байгаа. За улам бол одоо доош за дараа давсан шүү. За өдгөө басчлаа. Мошиглаа. За энэ нэлээд тийм шалтцтай шөргөмжлөх хөө байна. Хэдийгээр одоо би жижиг боловч тун унах дургүй байна. За Хөвсгөл аймгийн Эренчил өмсмийн харьяат Сүхбаатар дүүргийн 166 дугаар сургуулийн Бямбочир Аранхай аймгийн Батсанган сум харьяат Өлзий баяртай Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн Гарид Хан уул дүүргийн 163 дугаар сургуулийн Анандтай тус тус барилдахаар гарч ирж байна. За ард нь гарцсан тэвэрч өргөөд давлаа. За бас сайхан сонирхолтой сайхан барилдаануудыг гаргаж барилдлаа да. Сүйд гарч ирсэн дөрвөнхөө. Туг тойрохгүй тэр малгайгаа өмсөөгөө засуулмаарэ даваарай. Тахимаа аваад малгайгаа өмсөө туг тойрно. За тэр давсан хүүхэд наашаа ирнэ шүү. Хэн давчоо? За дараагийн барилдах хөвгүүд Булган аймгийн Булган сумын харьяат Ховьт Эрдэнэ Сонгон харьхан дүүргийн 104 дугаар сургуулийн Наран баяртай Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн Дархан Баатар Аранхай аймгийн Эрдэнэ Булган сумын харьяат Ади Аваттай барилдах нь байна. За Булган аймгийн Булган сумын Ховьт Эрдэнэ Сонгон харьхан дүүргийн 104 дугаар сургуулийн Наран баяртай Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн Дархан Баатар Аранхай аймгийн Эрдэнэ Булган сумын харьяат Ади Аваттай гарч барилдаарай. За Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Ананд Хан уул дүүргийн 161 дугаар сургуулийн Буян дэлгэрээр давсан байна. За Булган аймгийн Булган сумын харьяат Ховьт Эрдэнэ 104 дугаар сургуулийн Наран баяртай Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн Дархан Баатар Аранхай аймгийн Эрдэнэ Булган сумын харьяат Ади Аваттай барилдах нь байна.
За наашаа засуулан барьж байгаа юм шүү. Тахимаа аваад малгайгаа өмсөө төг тойрно. За бусад хүүхдүүд бас анхаарч гараа давснууд нь. За тэр улаан хөрөн заддаг юм оранж шуудагтай. За тэр ер нь нэлээ хэвлүүхүү хөө шүү. За тэр араас нь гүйж байгааг нь хараарай. Сайхан даваад тугаан тойроод. За зүгтээс хөлөө өргөөд гоё туг тойрлоо доо. За одоо 7 настай хүүгүүдийн нэгэн давааны төгсгөлд Сэлэнг аймгийн Мандалсам Харьяа Төвшинбаатар нийслэлийн 140-р сургуулийн Орхон баяртай, Сонгон Харьхан дүүргийн 104-р сургуулийн Дүүрэн баяр, Баянзүрх дүүргийн Эрхэм баяртай. За энэ баахан баярууд байна шүү. Дандаа л одоо бүхий нэр өгсөн байна да. Сэлэнг аймгийн Мандалсам Харьяа Төвшинбаатар нийслэлийн 140-р сургуулийн Орхон баяртай, Сонгон Харьхан дүүргийн 104-р сургуулийн Дүүрэн баяр, Баянзүрх дүүргийн Эрхэм баяртай барилдахнаа. Авар гарсан гомын. За тэгээд одоо аймгийн цолтой бөхчүүдийн Нагавья тамирчин Дүүрэн баярын нэрнтэй ийм хүүхдүүд байна. За гараарай. За одоо 80 настай хүүгүүдийн нэгэн даваа явна. 80 наснуудын нэгэн даваа баруун талаар сууж байгаа хүүгүүдийн гэсэн үг. За ингээ нэгэн давааны хоноостыг дуудъя. Сэлэнг аймгийн Мандалсам Харьяа Төвшин сайхантай, Улаанбаатар хотын Харьяат Элбэг сайхан, нийслэлийн хан уул дүүргийн Дүүрэн эрдэм сургуулийн Баяр Манлайтай, Булган аймгийн Бүрэг хангай сумын Од баяр. За тахимаа авна шүү. Тахимаа аваа тугаан тойрон болоогүй. За сайхан тахимаа аваа. Ер нь одоо энэ барилдаж энэ хүн давхаасаа илүү энэ Монгол бүхэл уламжилж хадгалдаг энэ дэвэ шаваа тахим өгч авах. За тэгээд гараа өрөө энэ юмнуудын ус одоо манай эцэг эхчүүд их давхар сайн зааж явах хэрэгтэй байгаа шүү. Монгол бүхийн нэг онцлог нь бол өөрөө энэ юм шүү дээ. За сайхан шинж байна. Хүүдээ би аав байхыг заана. Хүү минь хүүдээ аав байхыг заана. Уртнасаа ч удаан жаргаж яваарай. Үеэс үед дамжих Монгол уламжлал, үрээс минь үрд уламжлагдах Монгол цагаан сар. Өв уламжлалыг дээдлэгч Монс хүнс хувьцаат компани. За ингээ 80 настай хүүгүүдийн нэгэн даваа эхэлж байна. За одоо нэг насаар ах, нэгээр ах бол нөгөө нэгээр илүү бол 1000-аар илүү гэдэг шиг
бас нэлээд барилдаж сурсан, дэвж явж сурсан хүүгүүд. Тэр нэг пүүзтэй хүүхэд байх юм. Энэ пүүзийн өмсгөл дээрээ бас ер нь цааштай анхаарах хэрэгтэй байгаа шүү. За дайраад мушгаа дайрчлаа. За зүйтэй. За буцаж ирээд яг болж биш. Одоо энэ хүүг бас хараад байгаарай. Тахимаа авлаа. За ингээд засуулна. Малгайг өмсгөлөө. За тугаан сайхан дэвээ тойрно. Зүйтэй. За ингээд хүний бас одоо цог золбоо харагдсан шүү дээ. Энд дээр чинь сайхан тийм урам зоригтой гой гүүж хараагаа дэвх хэрэгтэй. За наашаа яваар амнах ба. Бүртгүүлнэ. Нийт хүүхдүүдэд бас батламж гарын бил гардуулах учраас энэ унсан хүүхдүүд явахгүй байж байгаарэ гэдгийг бас анхааруулъя. За дараагийн энэ хан улс дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн баяр манлай давсан байна. За энэ бол одоо Монгол улсын хавьяа тамирчин Жодоо өвхийн дэлхийн аваргын хөрөл медалт аймгийн зам дүүрэн баярын хөвөө сайн давж байгаа баяр манлай. За ингээд дараагийн барилт хөгчүүд Сэлэнг аймгийн Мандалсам хэрья төвшин жиргал Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сум хэрья төх амар тайвантай Нийслэлийн Баян Зүрх дүүргийн 126 дугаар сургуулийн өсгөр эдвээ. Баян гол дүүргийн 51 дугаар сургуулийн 9 үгэнтэй барилдах юм байна. Сэлэнг аймгийн Мандалсам хэрья төвшин жиргал Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сум хэрья төх амар тайвантай Баян Зүрх дүүргийн 126 дугаар сургуулийн өсгөр эдвээ. Баян гол дүүргийн 51 дугаар сургуулийн 9 үгэнтэй гараарай. За хөлд нь орсон чи тавиулах гойдчиж болох юм да. За За тэр жигтэн дэрлээд давлаа. Бада зэл. За тэгээ давсан хоёр хүү наашаа гүгэл дээрээ. За дараагийн барилдах хөвгүүд Баян Зүрх дүүргийн 21 дугаар сургуулийн очир сүх, Сонгон хорхон дүүргийн 154 дугаар сургуулийн хүслэнтэй. За Нарт дугуйлангийн зоригт Ховд аймгийн Дөргөн сумын хүч төгөлдөртэй барилдах нэ. За нийслэлийн Сонгон хорхон дүүргийн 154 дугаар сургуулийн хүслэн Баян Зүрх дүүргийн 21 дугаар сургуулийн очир сүхээр давсан байна. За наашаа ирж бүртгүүлнэ манай хүүхдүүд. За дараагийн барилдах өвгүүд Баян Зүрх дүүргийн 97 дугаар сургуулийн Гард баяр, Төв аймгийн Баян сум хэрья Соёмтой, Өсгөл аймгийн Арвлаг сумын Содном дөрж Баян Зүрх дүүргийн 48 дугаар сургуулийн Төвдөн дөржтэй гараарай.
За зоригт хүч төгөлдөр хоёрын энд давсан бай. Бүртгүүлээгүй шүү. Нааш ээж бүртгүүлээрээ давсан бол бүртгүүлэхгүй бол болохгүй шүү. За Монгол хүүхдүүд бол одоо энэ ялхуучраас барилдаж эхэлдэг. Энэ Монгол бүхийн барилдаан, ер нь одоо энэ бүхийн төрлийн барилдаан гэдэг бол бас эр хүний ан сэтгэхийн хүмүүжил, төлөвшил. За тэгээд одоо өвдөгш, биетэй болох гэдэг юм олон ач тустай зүйл. За мартчихлаа. Тэгээ хин нэгнэр заалгаагүй мөртлөө тийм байглаасаа тийм барилдааны тийм авьяасдаг л та одоо сая мордоо тэр бол өөрөө л ингээд барилдааныхаа донд мэдрэмжээрээ хийж байгаа нэг юм хөлбөрүүд юм. За бүхийн одоо дэлхийн олон бүхийн төрлүүдээр Монгол хүмүүс ер нь бараг бүгдэнд нь амжилт гаргасан да. Монголчуудыг бол одоо аргагүй бүхий оромж гэж одоо нэрлэж ярьдаг. За давсан наашаа гүгэд ирээр юм нэг. Энд нэрээ бичүүлнэ. Баян зэрэг дүүргийн 97 дугаар сургуулийн сурагч Гард Баяр Төвөмгийн Баян сумын соён боогоор нэг давсан байна. За дараагийн барилт хөгжүүд Баян зэрэг дүүргийн 84 дугаар сургуулийн Эрхэн Баяр Хэнтэнгийн Хэрлэн сумын 3 дугаар сургуулийн Гүн Бэлэгтэй Нийслэлийн хан уул дүүргийн 41 дугаар сургуулийн Даян Төрөө Сүхбаатар дүүргийн 159 дугаар сургуулийн Анандтай хүч үзэгнэ. За Баян зэрэг дүүргийн 84 дугаар сургуулийн Эрхэн Баяр Хэнтэнгийн Хэрлэн сумын 3 дугаар сургуулийн Гүн Бэлэгтэй хан уул дүүргийн 41 дугаар сургуулийн Даян Төрөө Сүхбаатар дүүргийн 159 дугаар сургуулийн Анандтай гарч ирлээрэ. За тэгээд Монгол бүхийн нэг онцлог бол өндөр нам өргөн бүдүүн одоо чин аргалздаггүй ийм спорт. За тэгээд энэ хүүхдүүдээр ч гэсэн одоо ингээд тодорхой бас харагдаж байна л да. За анамд одоо харах ирж амжаагүй учраас Даян Төрөө давуулах нь байна да. За одоо дараагийн барилдах хөвгүүд Баян зэрэг дүүргийн 44 дугаар сургуулийн Цагаанбаатар Сонгон Харилхан дүүргийн 104 дугаар сургуулийн Дүүрэн Жухаатай За Ухаангийн цагаан хэрхэн сум харьяа Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Эрхэн Баяр Сонгон Харилхан дүүргийн 21 дугаар хороо 121 дугаар сургуулийн Гам Болортой За Даян Төрөө даваад өгдөрж хан уул дүүргийн 41 дугаар сургуулийн сурагч Даян Төрөө давсан байна. За одоо Баян зэрэг дүүргийн 44 дугаар сургуулийн Цагаанбаатартай Сонгон Харилхан дүүргийн 104 дугаар сургуулийн Дүүрэн Жухаа За Ухаангийн цагаан хэрхэн сум харьяа Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Эрхэн Баяртай Сонгон Харилхан дүүргийн 121 дугаар сургуулийн Гам Болор За гараарай. Баян зэрэг дүүргийн 44 дугаар сургуулийн Цагаанбаатар, Сонгон Харилхан дүүргийн 104 дугаар сургуулийн Дүүрэн Жухаатай, Ухаангийн цагаан хэрхэн сум харьяа Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн Эрхэн Баяр, Сонгон Харилхан дүүргийн 121 дугаар сургуулийн Гам Болортой барилдгаар гарч ирж байна.
За нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 104 дугаар сургуулийн сурагч Дүүрэн Жохва Баянзүрх дүүргийн 44 дугаар сургуулийн сурагч Цагаанбаатраар нэг давсан байна. За хөл тэрч одоо номорч эргээд моостлно гэж ярьдаг даа ингээд давж байна. За бас л одоо барилдаан ч хөө байна. За дараагийн барилдах хүүхдүүд Сүхбаатар аймгийн баруун урдсан Хариат Мөнгөн шигээ Орос 3 дугаар сургуулийн аз эрдэнэтэй Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын Төвшин баяр Нартаг уйлангийн тэргэлтэй гараарай. Санд сүрхий зочиож явах чинь за тэр өөрөө зочихгүй бол их л сүрхий зочиож байна. За 8 настай хүүгүүдийн эгийн давааны төгсгөл дээр Нартаг уйлангийн Тэмүүлэн Булган аймгийн Бүрэг хангай сумын Буян дэлгэртэй Нартаг уйлангийн Ган Эрдэнэ Баянзүрх дүүргийн 21 дугаар сургуулийн дүүрэн бэлэгтэй гарч ирэлтээрээ. За Нартаг уйлангийн Тэмүүлэн Булган аймгийн Бүрэг хангай сумын Буян дэлгэртэй Нартаг уйлангийн Ган Эрдэнэ Баянзүрх дүүргийн 21 дугаар сургуулийн дүүрэн бэлэгтэй гараарай. Сүхбаатар аймгийн баруун урдсан Хариат Мөнгөн шигээ Орос 3 дугаар сургуулийн аз эрдэнээр давсан байна. За Баянзүрх дүүргийн 21 дугаар сургуулийн сурагч Дүүрэн бэлэг Нартаг уйлангийн Ган Эрдэнээр давсан байна. За ингээд 7-8 настай хүүгүүдийн нэгийн даваа дууслаа.
За хоёрын даваа 7 настай хүүгүүдийн хоёрын даваа Сонгон харилан дүүргийн Нартуу гүйлэнгийн дүгэр иргэцэнтэй нийслэлийн 53 дугаар сургуулийн баяр сайхан Баян Зүрх дүүргийн 97 дугаар сургуулийн Төвшин Баттай Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын одон хүү. За гарч ирлээрэй. За давсан хүүхд наашаа ирж нэрээ бичүүлээрэй. Наашаа яваарай мөхөө. За зүйтэй наашаа. За дараагийн барилдах хоёр хүүхэд Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын хаш очир, Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Анантай, Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн Ган сүлд, Арханга аймгийн Батсангэл сумын Өлзий баяртай. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын хаш очир, Өвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Анантай, Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн Ган сүлд, Арханга аймгийн Батсангэл сумын Өлзий баяртай гарч ирэлтэх нэ. За нэгийн даваанд унсан 7-8 настай хүүгүүд батламж аваагүй байгаа хүүхдүүд ирж батламжаа гардаж яваарай. Гарах. За толгойг нуургалж мошгод тонгороод Арханга Батсангэлийн Өлзий баяр гэдэг хүүд онцч явах шиг байх юм. Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн Ган сүлдэн давах шиг боллоо. За манай давж байгаа хүүхдүүд ирж бичүүлж өртгүүлээрэ. За Мөнхбаатар баруун талаараа сайхан золгоо давсан, хавирлаа, тахимдлаа, хутгалаа давлаа. За нийслэлийн хан уул дүүргийн бөх Өвсгөл аймгийн их уулсан хариад хан уул дүүргийн бөх Мөнхбаатар, даваа очирын Мөнхбаатар хоёр давлаа.
Сонгон хархан дүүргийн 62 дугаар сургуулийн өсөх баяр Сэлэнгэ аймгийн Мандас сумын Төвшинбаатартай Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн гард Сонгон хархан дүүргийн 104 дугаар сургуулийн дүүрэн баяртай гараарай. Харин За одоо 8 наснуудын хоёрын даваа Сэлэнгэ аймгийн Мандас сумын Харьяа Төвшин сайхантай Сонгон хархан дүүргийн 154 дугаар сургуулийн хөслөн Хангуул дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн Баяр Манлайтай Сонгон хархан дүүргийн 104 дугаар сургуулийн дүүрэн жавхаа гараарай. За Сэлэнгэ аймгийн Мандас сумын Харьяа Төвшин сайхантай Сонгон хархан дүүргийн 154 дугаар сургуулийн хөслөн Хангуул дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн Баяр Манлайтай Сонгон хархан дүүргийн 104 дугаар сургуулийн дүүрэн жавхаа гарч өрөлдөөрэй. За 8 настай хүүхдүүдийн хоёрын даваа эхэлж байна. За Сэлэнгэ аймгийн Мандас сумын Харьяа Төвшин сайхан Төвшин жаргал гэж хоёр ихэр хүү барилдаж байгаа. За ингээд Төвшин сайхан Сонгон хархан дүүргийн 154 дугаар сургуулийн хөслөнтэй Хангуул дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн Баяр Манлай Сонгон хархан дүүргийн 104 дугаар сургуулийн дүүрэн жавхаатай хоёрын даваанд онолтороод байна. За Сэнжигний өрцнөөс зайлж татад тойр улангуудаа ганцхан сүр тахиндаад мэхэн даалгаж байна. За нийслэлийн Сонгон хархан дүүргийн Хангуул дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн бүх Монгол улсын гавьяа тамирчин аймгийн зам дүүрэн баярын хөө Баяр Магнай давсан байна. За давсан хүүхдүүд наашаа ирээд бичүүлнэ шүү. За Сэлэнгэ аймгийн Мандас сумын Харьяа Төвшин жаргал Сонгон хархан дүүргийн 62 дугаар сургуулийн тэргэлтэй Баянзүрх дүүргийн 126 дугаар сургуулийн өсгөр эдвээ Булган аймгийн Бүрэг хангай сумын Буян дэлгэртэй за хоёрын даваанд өрөлдөж байна. За тэргэл ихний өрөөсөн Төвшин жаргал хоёрын барилдаан. За тэр бүдүүн одоо жинтэй нөл тэргэл Сонгон хархан дүүргийн 62 дугаар сургуулийн бүх за Булган аймгийн Сэлэнгэ сумын Харьяа Нартугуй лингийн юм бүх байна. За гуйцаа. За дахиад бярдсан мордсон тэгнэ. За энэ бол өстой гоё барилдаан гарлаа да.
Гоёдад явгууд нь за мөн чих ураатай барилдаан ч юу юм да. За хоёулаа давж штэ Сэлэнгэ аймгийн Мандалсан Мэрият төрөө төвшин сайхан давсан одоо төвшин жаргал нь хоёр ихэр хүү байгаа. Ихрийн өрөөсөн төвшин жаргал Сонгон хархан дүүргийн 62 дугаар сургуулийн тэрглээр хоёр давлаа. Уран сайхан барилдааныг сайхан зоригтой барилдад давлаа да. За наашаа яваарай. За дараагийнх нь Нарт дугуйлангийн зоригт Баян зүрх дүүргийн 21 дугаар сургуулийн дүүрэн бэлэгтэй Баян зүрх дүүргийн 97 дугаар сургуулийн гард базар Сүхбаатар аймгийн Баруун урт сумын мөнгөн шагаатай гараарай. Нарт дугуйлангийн зоригт Баян зүрх дүүргийн 21 дугаар сургуулийн дүүрэн бэлэгтэй Баян зүрх дүүргийн 97 дугаар сургуулийн гард баяр Сүхбаатар аймгийн Баруун урт сумын мөнгөн шагаатай хоёрын даваан таарчээ. Ахайд суугаарай. Суугаарай. За Баян зүрх дүүргийн 97 дугаар сургуулийн гард баяр Сүхбаатар аймгийн Баруун урт сумын мөнгөн шагаагаар хоёр давсан байна. За ингээд 8 настай хөгүүдийн хоёрын давааны төгсгөл дээр Өвсгөл аймгийн Аруулаг сумын Соднон дөрж Захмаа аймгийн Цагаан харьхан сум Харьяа Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн эрхэм баяртай Баян зүрх дүүргийн 84 дугаар сургуулийн эрхэм баяр Хан уул дүүргийн 41 дугаар сургуулийн даян төрөвтэй хүч үзэхнэ. За манай хоёр хүү бол сайхан бэрэлдэж байна. За тонгорчлоо. За баруун талдаа дашаад тонгороо давлаа. За 7 настай хүүхдүүдийн 3-ын даваа эхлэхэд бэлэн боллоо. Сонгон харьхан дүүргийн Нарт дугуйлангийн дүгүр иргэдсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төвшин Баатартай Баян зүрх дүүргийн 97 дугаар сургуулийн Төвшин Бат Баян гол дүүргийн Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн Гардтай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хаш очир Дундгой аймгийн Сайн цагаан сум Харьяат 31 дугаар сургуулийн Батсуурьтай Сүхбаатар дүүргийн 71 дугаар сургуулийн Ганс үлд
нийслэлийн хан уул дүүргийн Мөнхбаатартай таарсан байна. За 4-өөр гарчаарай. Бичиж штэ. Шууд амжуулаагүй байсан. За нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн Төвшинбат Эрдмийн өргөө цогцлбор сургуулийн гардаар 3 давсан байна. За ингээд Төвшинбат хүү 7 настай өвчүүдийн гэлэлд их шүүгчлэгэн үлдэж байна. За Мөнхбаатар баруун талд нэг давхар очих гэж дутуудлаа. Ганц үлд. За ганц үлд Мөнхбаатар хоёрын бие ойролцоо хоёулаа ч одоо нэгэн тийм барилдаанч хоёр хүү дарсан. За дахиад давхар ицсэн. За тэндээс нарийн дамжаад ард нь гарцсан да. За араас нь тэврээд авахад энэ дээр ч одоо за өргөлөө. За давхар очих гэж өчлөөс буруудлаад байгаа ганц үлдийн хувьд мордлоо. За түрээд ирсэн да. За аргагүй сайхан барилдаж байна. За манай засвал жоох яг барьцтай ингээ голлуулна шүү. За тэр цаана. За араас нь сайхан тэврээд авсан Мөнхбаатар. За толгойг нь уургалаа. За одоо эндээс бас тонгороо байж болох юм. За суйллаа, гололд дайрлаа. За сайхан тогтоогоод авсаа. За сайхан барилдаан гарч байна да. Сэлэнгийн мандалсан Хэрият Төвшинбаатар Сонгон харьхан дүүргийн артуг уйлангийн дүгүр эргэцэнгээр давлаа. За Хөвсгөл аймгийн их улсам Хэрият нийслэлийн хан уул дүүргийн бүх даваа очрын Мөнхбаатар 71-р сургуулийн ганц сүл дээр 3 давж их шүүгчл гарлаа. За сайхан барилдлаа да хоёр хөө ер нь хүч тэнцлээ. За сайхан шинж байна. Хүүдээ би аав байхыг заана. Хүү минь хүүдээ аав байхыг заана. Насаач удаан жаргаж яваарай. Үеэс үед дамжих Монгол уламжлал, үрээс минь үрд уламжлагдах Монгол цагаан сар. Өв уламжлалыг дээдлэгч Монс хүнс хувьцаат компани. За 80 настай хүүгүүдийн 3-ын даваа эхэлж байна.
Сэлэнгэ аймгийн мандалсан хариат ихри өрөөсөн төвшин сайхантай Булган аймгийн бүрэг хангасан хариат буян дэлгэр нийслэлийн хан улс дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн бүх баяр манлайтай Баян зэрэг дүүргийн 21-р сургуулийн дүүрэн бэлэг Сэлэнгэ аймгийн мандалсан хариат ихрэн өрөөсөн төвшин жаргалтай Цаахан аймгийн цагаан харихансан хариат Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн эрхэм баяр Баян зэрэг дүүргийн 97-р сургуулийн гарид баяртай Баян зэрэг дүүргийн 84-р сургуулийн эрхэм баяр оноос тараад байна. За нийслэлийн хан улс дүүргийн хариат дүүрэн эрдэм сургуулийн сурагч дүүрэн баярын баяр манлай 3 даваа төгс тойрлоо. За Баян зэрэг дүүргийн нийслэлийн Баян зэрэг дүүргийн 84-р сургуулийн сурагч эрхэм баяр эрхэм баяр 97-р сургуулийн гарид баяраар 3 давж игшээ хөвгтүүлдэ туг тойрлоо. Хоёрын сайхан уран барилтаантай хөө байна. Эрхэм баяр хөвөл. Сэлэнгэ аймгийн мандалсан хариат ихрийн өрөөсөн төвшин жаргал Зохион аймгийн цагаан харихын сумын Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн эсэрхэн баяраар 3 давж хөрөгдүүлсэн байна. За хаш очир Батсан өрөөрийн барилдаа улаан зодогтой цэнгэр шуудагтай барилд очир. За цэнгэр зодог шуудагтай барилдаж байгаа нь Батсан өр. За дээр нь тэгнээд за мөн сайхан тэсч байна да. За эндээс ус өндөгөө босоод ирж болно шүү. Хайрлаа. За үлдсэн за мөн гоё бариллаа да. За ястаа нэг шандаслаг шөрмөслөг хөөгдөг нь харууллаа да. За хаш очирнд авчих шиг боллоо. За хаш очир Батсан өрөөр давж ихшээ өгчлгарлаа. За тэгээд наашаа ирээ дэвчгээ голлоо. Наашаа ирээ. Хаш очроо. Иш Мутбаатарта. Төвшин батраа. Тасаад халт.
За хий дараад дөрөв хөлөлдсөндөө Мөнхбаатар голгыг нь ураглаа дараад авсан. Ошиглаа. За эндээс одоо стадыг яртаад өдгөөд араад ирэхгүй бол ус нэлээд сүрхийгээр цатгуулсан да. За тэр цаан Цэлэнгийн мандалсан хэрэг Түшинбаатар авч үзүүл төрүүлээд таар шалгал бүрдээ төвлөрч байна. За хашаачч одоо ер нь сайхан барьсан бүрээд авсан. Мөнхбаатар мөн дэсч байна. Одоо эндээс бол одоо усал тэсвэр төвчээр харагдана. Хэн хүнээсэнд одоо тэсвэр төвчээр харагдана. Яа, гажитлаас авчих. Айлд надад санхааралтай байх хэрэгтэй. Заавал 8 наснуудын түмэн дүр. За хөлийн төврээ. За өргөө гаргаад ирсэн. За малтарсан да. За ястаг нэг огцом хүн гаргасан да. За нэгдүгтэй байдаг Мөнхбаатар. За амт хүлээж байгаа ганцхан усыгээд өргөө гаргаад ирсэн. За хаш очир бол бас нэг барилдаан ч байна да. Би жижигтэй бол сүрмэстэй. За дахиад хараад баруун талаар золгоо дуусан дахин итгэж байна да тэр. Өхөлдөө ирж сая. Аюун хашаачр бол тон шаггүй өрөлтөж юу юм да. Мөнхбаатар бол тогтоож мөр хэрэгтэй байх. За дахиад тэр хөдөлгөж бол хонгодоод явсан, баруун хонгодоо явсан. За шуудганы өрцөн төрсөн. Ер нь их шөрмөстэй. Шандаслаг хөө байна. За тэр зайлж гутатаад бараг хий даравчин гартлаа. Тон шаггүй өрөлтөж юу юм аа. Хашаачрын хувьд бол Цэлэнгийн Сүхбаатар сумын бүх улаан задаг зэнгэр шуудагтай өрөлдөж жижиг үйтэй хөө бол хашаачр гэж хөө байна. За Мөнхбаатарын хувьд бол Хөвсгөл аймгийн их уулсан хэрэг Монгол улсын чинь даван очрын хөө. За бас л одоо аав нь бүх учраас тун хэвлүүхэн барилдаан зорцсон. За тэр хавсарсан хөлийн нэг дахиндж авах гээд за энэ анхаарал бол жоох үзэгчдрүү нэг харсгээд байгаа харагдан да Мөнхбаатар. Барилдаан давсаа анхаарах хэрэгтэй ажил нь.
За 8 настай хүүгүүдийн 4-ийн даваа. За энэ урилдааны их шиг хвшилгаран үлдээд байгаа 4 хүү урилд гарч ирлээ. За Сэлэнгийн мандалсан хариат ихрийн өрөөсөн төвшин сайхан нийслэлийн Баян Зэрэг дүүргийн 84-р сургуулийн эрхэм баяртай Хангуул дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн бүх баяр мандаа Сэлэнгийн мандалсан хариат ихрийн өрөөсөн төвшин жаргалтай. За хонгодод дайраад. Ай за тэр гаргаа цойлохгүй шүү нөхөр минь. За давсаа. Таас нэлээ хүнд өрөлтөө хийж давлаа да. Өвсгөл аймгийн их уулсан хариат нийслэлийн Хангуул дүүргийн бүх даваа очрын Мөнхбаатар хаш очроор давлаа. За хаш очр хөвөл аргагүй ус одоо барилдаанч хөрмөстэй хүүгэдгээ харуулж сайхан барилдлаа. Аавын маань жилийн турш хамгийн их хүлээдэг баяр нь цагаан сар билээ. Жил бүр битүүний шөнө аав минь эдэний дээжнээс хөндөн хүүдээ хишиг химэн ерөөлтөнд хамт надад атгуулдаг байлаа. Хаврын тэргүүн сарын шиний нэгний өглөө аав маань шин дээлэн өмсөж нарны гэрэлд улам бүр сүр жавхлантай тодордогсон. Нар өөд харж зогсохдоо гэрийн эзэн хүн гэр бүлийнхээ тэр жилийн өнгийг даатгадаг гэж аав маань хэлдэг билээ. Аав маань надад аав байхыг заасан. Өнөөдөр хүү минь надтай тохой түшин золголоо. Хүүгийнхээ нүдэнд би ч бас аав шигээ сүр бараатай харагдаж байгаа бол. Хүүдээ би аав байхыг заана. Хүү минь хүүдээ аав байхыг заана. Уртнасаа ч удаан жаргаж яваарай. Үеэс үед дамжих Монгол уламжлал, үрээс минь үрд уламжлагдах Монгол цагаан сар. Сар шиндээ сайхан шинэлээ. Өв уламжлалыг дээдлэгч Монс хүнс хувьцаат компани. За ингээд 8 настай хүүгүүдийн үзүүр төрөүний барилдаанд 5-ын даваа эхлэхэд бэлэн болж байна. 7 наснуудын 5-ын даваанд үзүүр төрүүлэлтээр Сэлэнгийн мандалсан хариат Инх Тунгалгийн Төвшинбаатар за 2 ихрийн төрсөн дүүнөө штэ Төвшинбаатар гэдэг. Өвсгөл аймгийн их уулсан хариат Хангуул дүүргийн бүх даваа очрын Мөнхбаатартай шалгаран үлдсэн байгаа. За 8 наснуудын үзүүр төрүүлэлтээр Сэлэнгийн мандалсан хариат ихрийн өрөөсөн Инх Тунгалгийн Төвшин сайхан нийслэлийн Хангуул дүүргийн хариат Арханга аймгийн Батсангийн сумын уугуул дүүрэн баярын баяр манлайнаар гарч ирэхэд бэлэн болжээ. Өвсгөл аймгийн их уулсан хариат Хангуул дүүргийн бүх даваа очрын Мөнхбаатар хоёрын барилдаанд за толгойн чэйшин дор хийгээд давсан за ганцхан буцаа төлхөө суулгачлаа. За энэхүү Өвсгөл аймгийн их уулсан хариат нийслэлийн Хангуул дүүргийн бүх Монгол улсын эчин даваа очрын хөө Мөнхбаатар 7 настай бөхчүүдийн барилдааны төрөв бөхөөр тодорч байна. За энэ барилдааны үзүүр бүх энэ ахлах насанд барилдаж байгаа 2 ихрийн төрсөн дүү Сэлэнгийн мандалсан хариат Инх Тунгалгийн Төвшинбаатар үзүүрлээ. За баяр хүргье. Хөөрхөө хүүхдүүд сайхан одоо гараа дэвэгээ сайхан хийж байна. За 8 настай хүүгүүдийн үзүүр төрөө дүүрэн баярын баяр мандаа
Баянзүрх дүүргийн 84 дугаар сургуулийн эрхэм баяртай барилдаж байна. За баяр мандаа бол Цэнхэр зодог улаан шуудагтай. За эрхэм баяр гар хөлд орсон. За даруус чуу гэмээр харагдлаа та сая эрхэм баяр. За тэгээд Сааранга аймгийн Батсан гэсэн хэрэг нийслэлийн хан уул дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн бүх дүүрэн баярын баяр мандаа давж нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дугаар сургуулийн сурагч эрхэм баяр үзүүллээ. За ингээд 7-8 настай хүүгүүдийн одоо шагнал гардуулна үзүүр төрөө гişүү хөвтүүлсэн бөхчүүдийг шагналыг гардуулж баяр хүргэнэ. За 7 настай хүүгүүдийн барилдаанд амжилттай өрөлдөд төрүүлж үзүүлэн гişүү хөвтүүлсэн хүүхдүүдтэй баяр хүргье. За сурлагын спортын улам их амжилтыг хүсье. За 8 наснуудын гişүү хөвчлөгрөн үлдсэн 4 хүүхдийг өрж байна. За инг тунгалгийн төвшин сайхан Сэлэнг аймгийн Мандасан Мэрият инг тунгалгийн төвшин сайхан инг тунгалгийн төвшин жаргал гэж хоёр ихэр хүү маань энэ барилдааны гişүү хөвчлөгрөн үлдсэн. За энэ насны ангиллын үзүүр бөхөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дугаар сургуулийн сурагч Чимбатын эрхэм баяр төрөө бөхөр Харанга аймгийн Батсан гэсэн хэрэг хан уул дүүргийн дүүрэн эрдэм сургуулийн сурагч дүүрэн баярын баяр мандаа төрүүлсэн байгаа. За ингээ 8 настай хүүгүүдийн төрөө зүр их шүүгийн бөхчүүдийг шагналан гардаж явахыг урьж байна. Шагналыг хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Хунан хүүхэд гэр бүл хамгааллын ерөнхий газрын дарга Ойн Баяр. За энэ хөрөлтөөний санаачсан зохион байгуулагч Чарлз Цэгмийн сайтын гүйцэтгэх захирал уян ганаар шагналыг гардуулж баяр хүргэж байна. За манай 8 наснууд яваарай. За ингээ өнөөдрийн энэ хөрөлтөнд бас дэмжин ажилласан нийт байгууллага хамт олон заамын одоо өсвөрийн хүүхдүүдэд өв соёлоо таниулан ойлгуулж эдгээр одоо Монгол өхийн барилдаанаар барилдаж өрсөлдөж байгаа ч гэсэн барилдахаасаа оролцох нь гэсэн олимпийн алтан зарчмын дагуу хүүхдүүдэд сайхан өв тэгшмүүлжэлтэй өв соёлоо ойлгодог, мэдэрдэг. Одоо Монгол эрхэм болгоны одоо сүсэж мөрөөддөг энэ өмсгөл зодог шуудгийг өмсөж тэр дундаа Монгол өхийн өргөөндөө ёстой нөгөө тоот бүхийн тоонд орж торгон зодогны сэнжиг атгалцах боломжийг олгосон эцэг эхчүүд, асран хамгаалагч нар өвөө эмээ та бүхэндээ баярлалаа талархснаа илэрхийлье. За ингээ 13 цагаас Алмарын жилийн сар шинийн цоврал барилдаанууд болох өсвөрийн бөхчүүдийн 3 насны барилдаан мөн одоо 50-аас дээш настай Ахмад бөхчүүдийн барилдаан өнөөдөр Монгол өхийн өргөөнд үргэлжилнэ.